тэг баялагтаа эзэн болох концепт баялагын сангийн хуулиар амилсан. Ер нь одоо бид цаашдаа байгалийнхаа баялагт хэрхэн эзэн болох вэ? Алин болгоо одоо ингээд баялаг дээр суусан гуйлагчин шиг амьдрах вэ гэдгийг бол эргэж харахгүй болохгүй нэ. Тийм учраас бид нар энэ гэрээг хийхдээ бид энэ одоо англи монгол хэл дээр энэ гэрээний төслийг боловсруулахдаа бол энэ засгийн газрын үр өгөөжид бол энэ ус бохирдуулж байгаа төлбөр, агаар бохирдуулж байгаа төлбөрийг оруулаагүй. Энэ бол авах л ёстой. Дээрээс нь одон туяа сайдаар ахлуулсан энэ ажлын хэсэг бол би бас сайн ажилласан гэж бодож байгаа. Байгаль орчинтой холбоотой татваруудыг тогтворжуулаагүй. Тийм учраас бол энэ гэрээ цаашдаа байгаль орчинтой холбоотой асуудлууд дээр ямар нэгэн тогтворжилт хийгээгүй учраас төлбөр мөнгө аваад тэр нь өөрөө засгийн газрын авж байгаа өгөөж биш. Ус бохирдуулсан бол түүнийг нөхөн сэргээхтэй зарцуулах ёстой. Энэ бол үүрэг нь хөрөнгө оруулагч талын гэж ойлгож байгаа. За тэгээд төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьд бол 3 тусгай зөвшөөрөл хамаарна. Тэр зөөвч аваад дулаавал өмнөдийн 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Цаашдаа төсөл хэрэгжүүлэгч компани ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулалтын гэрээнд бол огт хамааруулаагүй. Одоо оюутлогын гэрээ дээр ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр тэр онтрэтэй холбоотой оюутлогын бүлэг ордод хамаарах уу хамаарахгүй юу гэж ингээд маргаан дагуулсаар л байна шүү дээ. Хэрвээ энэ 3 тусгай зөвшөөрлөөс гадна ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлийн асуудал яригдвал тэр үед хөрөнгө оруулалтын гэрээг дахиж тухайлан ярихаас биш энэ гэрээнд огт хамааруулахгүй. Энэ бол 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд л хамаарж яригдах энэ талбайд хамаарах хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ 3 тусгай зөвшөөрлийг тийм учраас энэ их хурлын тогтоол дээр хатуу ингээд зааж бичсэн. Тэгэхээр нэмэлт ирээдүйд олох тусгай зөвшөөрөл үүнд хамаарахгүй.